Энийг бол их буруу гэж бодож байгаа. Тий. Дотоодынх нь нөөц уулзаг ажиллах хэрэгтэй. Монголд бол энийг шийдэх зөндөө боломж шүү дээ. Тэрэнд нь хэрэгтэлтэй. Тэр тухай мэдээлэл би аваагүй байна. Гэхдээ ер нь бол монголчин зөндөл тийм боломж байгаа шүү дээ. Заавал хятад экспортлчоод буцаагаад тэрийг импортлж оруулж гэдэг бол энэ утгагүй асуудал. Маш утгагүй. Ер нь утгааг бууруулахын тулд 177 тэрбумаар нүүрс туршихаас өөр ямар ажил хийвэл танд арай үр дүнтэй зохистой гэж харагдаж байна. Миний бодлоор бол энэ юу яах хэрэгтэй. Шүний эрчим хүчээр дээр халаад төхөөрөмжүүдийг нэлээд ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хийжүүлэх хэрэгтэй. Орон сууцуулах хэрэгтэй. Гэхдээ хэсэгчсэн биш нэгдсэн төлөлт хийх хэрэгтэй. Тийм бодлоо. За баярлалаа. Одоо энэ юу гэдэг димэл баг. Яагаад димэл гэж үзэж байна? Одоо эндээс манайх чинь нүүрсийн хямд гаргаад байгаа мөртөө тэндээс тийм хүнтэй юу аавна гэдэг чинь бас ер нь туршилт нь амжилттай болно гэдэг хэр итгэлтэй байна. мэдэхгүй. Ер нь 177-аар 5 тэрбум төгрөгөөр өөр яг ямар ажил хийж болохоор санагдаж байна. За одоо мэдэхгүй. Сайн мэдэхгүй. Одоо тий.